Жавхаттайгаа маань 95 онд багшийн барилдал болоод тэгээд хоорын анхны аавсхийн зааж өгсөн л дээ. Энэ хүн Жавха гэдэг хүн маань хөгжимчин байсан болвол одоо нэг Улсын ардын дуужийн чуулгын 1-р бүлтэн дээр суух байх. Тийм ээ? Хөгжимчнээр. Тэгэхээр тэр хүн мөрөө хуурч бол чадаж тоглож байгаа нь тэр шүү дээ. Өөрийнх нь сургууль төгсөөд тэр юуны чиглэлээр урлаг судлалын чиглэлээр ингээд явсан, менежментийн чиглэлээр ингээд явсан нь бас онс 2 замтай. Гэтэл мань хүн өөрөө хуураа хаяагүй. Хууртайгаа явсны хамттай байсны шан гэх юм уу да буян гიშг нь өөрөө орондоо чад тоглолцсон. Тэр дамаа том театраар тоглолцсон. Энэ бол ёстой жинхэнэ хувь заяа шүү. Ёстой хувь заяа. Энэ бол энэ хуурын 2 утасны буян гарын чиний 2 мэрэгжил ингэж хослон барилдсан утгатай. Өвгөөч тэгээд би ч бас хатаа анжсэн юм да бас. Алгажсэн шүү те. Алгажсэн. Тэр нилээ байна. Бас л одоо ингээ бодохоор одоо л уучлалт шүү дээ. Энэ хүүхэд яг тэр үед энэ их тийм сониуч хүүхэд байсан. Одоо жишээлээд морин хоор сурлаа гэхэд за фамочер ингээ сурчлаа гэхэд сурцсан мөртлөө дараагийнхаа ингэж ирж хайдаг. Тийм одоо сонжооч юмэг тийм дандаа ингэдэг. Тэрүүгээр чи энийг өөрийн болгосон. Би болохоор нөгөө үндсэн юм өөрийн болгочаад гэхээр нь үндсэн юм болгочоод нөгөө давуулж болох гээд манай хүн ухаад байдаг. Би болохоор үндснээ сайжруулж гайл ингээд байдаг. Тэгэхээр тийм сониуч, энэ сониуч зангаараа энэ хүн тэр урлагийн менежмент гэдгийг л сонгосон юм байна. Зөв. Энэ бол маш зөв. Одоо энэ чиглэлээр энэ орчин үеийн залуучууд ирээдүйн энэ манай сайхан залуучууд суур болж гэх юм уу да суурийг тавьж өгч одоо уран бүтээл гэх юм уу номж гэх юм ямарваа нэг тийм тодорхой ажил хийх хэрэгтэй. Манай энэ урлагийн хүмүүс дотроос яг энэ чиглэлээр боловсралсан хүн бол анхныхан бол чи. Энийг би ямар хүнтэй харьцуул юм бэ гэхэд Бачуулан багштай харьцуулах гэдэг байна. Чамаа. Яагаад гэвэл Бачуулан багш хуурч байсан. Дараа нь цөөхөл дээр ороод цөөхөл хөгжимтэй хамтлаг байгуулад ингээд. Дараа мань хүн удирдахч болсон. Үндэсний эрдэм их театрын оркестрийн удирдал. Тэрнээсээ салаа за ер нь морин хуур гэдэг чуулга байх хэрэгтэй байна да гэдгийг ингээд морин хуурын суурийг тавьж өгсөн хүн шүү дээ. Тэгэхээр яг тэр Бачуулан багшийн тэр хийж байгаа үйл одоо миний хүлээж байгаа хүлээц хоёр. Яг ингээд чи тэрийг ингээд мөргөлдүүлээд аваа явж байгаа байхгүй. Хуураа сурцсан, менежментээ хийж байна. Бусад хүмүүст бас нээлт гүүр болох гад явж байна. Одоо энэ гүүрнийхээ суурийг өшөө сайжруулад өшөөгөө дэлгэрүүлээд явах хэрэгтэй байна. Ажил хийх хэрэгтэй байна.